Зя. За гэсэн байна. За, юуны өмнө өглөөний минь дөрвийн morning update эхэлж байна. Crypto focus эхэлдэг байгаа. Уламжлалтаар нэг хоногийн дотор крипто зах зээл дээр болсон гол үйл явдлуудаа багслаад хүргье. За, хамгийн чухал мэдээлэл бид өчигдөр ярьснаас хойш санаанд оромгүй нэг зүйл үйл явдал боллоо. За, тэр бол crypto whale гэж ярьдаг тий. Одоо орчуулбал халим. Тэгэхээр crypto whale гэдэг нь өөрөө юу гэсэн утгатай юм бэ гэхээр тухайн одоо криптогоос маш их хэмжээнд эзэмшдэг. За хэрвээ одоо бүүнд зарах юм бол ханшид нөлөөлж чадах байцтэй, ханшиг унгааж чадах байц юм том coin эзэмшигч хэлдэг байгаа. Тэгэхээр биткойн дээр одоо ийм бас томоохон whale гэж хэлж болох хүн зах зээлээр нь шууд биткойнээ зарсан ийм үйл явдал боллоо. Өчигдөр за дэлгэрэнгүй цикл. За 2011 оноос хойш данснаас нэг ч биткойн гараагүй унтсан байсан аккаунт. Одоо ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан аккаунт өчигдөр гэнт 50 биткойн буюу 3 сая доллартай тэмцэх биткойныг маркетээр шууд зарсан байна. Тэрнээс нь болоод хүмүүс шууд candle нэг том candle үсчихээр нь хүмүүс сандралтаад panic sell гэж ярьдаг. Тэр нь болохоор хүмүүс нэмж зараад ашиг унгаасан байна. Яг тэр зарсан тэр үйлдэл нь график дээр яаж харагдаж байна? Ер нь юу юм бэ штэ 50 биткойн чинь 3 сая доллар. Яг мөнгөнд дүгээр бол нэг тийм их юм биш, их биш юм биш. Гэхдээ цаанаа дахиад coin байнголоо. Тэ. Цаана дахиад аюу их coin байгаа. Тэнцэнээсээ нэг 50 coin зарсан ч юм уу. Тийм байгаад байна. Эсвэл зөвл 50 coinтой байсан тэгээд зүгээр 11 оноос хойш зараагүй гэдэг утгаараа зарсан гэдэг утгаараа айгаа сюрприз болчихвоо. 11 оноос хойш нэг ч хөдлөөгүй байсан. Тэгээд гинт тарин зах зээл дээр сюрприз болоод гараад ирлээ. За. Өчигдөр үдээс хойш нэг 4 үед болох шиг болсон тий. Тэгсэн. Яг энэ candle үсэл нэг том. Одоо энэ он болт юм шиг тий. Цагийн хартаа. Энд чи Монголын цагаар явж байгаа юм. Тийм Монголын. Тийм Монголын candle тий. Тэгэхээр чин зан дээр явж та энэ дээр анчин болохоор бүр өглөөнийх юм тий. Тийм өглөөний хараач. Билээ өчигдөр чинь 27 биз дээ. Тийм 27. Энэ юм шүү дүүл. Үгүй юу? Энэ дээр явж энэ хэдэн цаг гэж юм. Энэ өглөөний 5 цаг юм байна. За. Алтлах. Энэ л юм байна л да дүүл. Энэ дээр явж та. Зүгээр маа. Энэ л юм байна тий. Яг энэ юм байна. За. Тэгээ доош амар уцтай. Ер нь бол энэ тэгээ энэ юм байна тий. За энэ бол эндээс энэ ханслах гэсэн л үйлдэл юм байна л да. Тэгээ ханшиг доош онгаагаад өгцөн монгаагаад ингээд эхлэнгүүт паник сэл хүмүүс юу болоод байгааг нь ойлгохгүй шүү. Ханш унаад байгааг айгаад заагаад улам бүр ханшиг унаагаад явчихсан тий. Нэг сони юм ингээд юм л да. Бүр бүх одоо бараг coin-ууд унлаа л да. Зөвхөн биткойн биш. Тэгэхээр энэ өөрөө бас юу гэсэн үгүй ер нь. Биткойн бол бүгд coin-уудын одоо үг эцэг гэдгээр явдаг. Биткойны хөдөлгөөнийг их альткойн гэж ярьдаг. Бусад coin-ууд их дагдаг байгаа. Биткойн өссөн цагт араас нь альткойнууд өсдөг. Биткойн өссөн цагт араас нь альткойнууд өсдөг. Энэ бол бичигдээг бол. Тэгэхээр нөгөө нэг юу яагаад байна те? Одоо биткойн юу крипто валютын нэг онцлог болохоор яг ийм байгаад байгаа. Одоо хувьцаан дээр бол яг тухайн цаг мөчид хин одоо хин гэхээс илүүтэйгээр ямар нэгэн томоохон одоо хөрөнгө оруулагч ингээд зарж ийн үгүй гэдэг шууд мэдж болдог байхгүй. Тэгээ заавал нөгөө санхүү зохицуулах хорооны улирал бүрийн ч юм уу сар бүрийн дээр тайлагналаар давжиж зах зээл дээр нэг дор яг бөөндөө ингэж мэдэгддэг. Тэгэнгүүт биткойн дээр ч юм уу одоо крипто валют дээр л хаягаар нөхөөгөөд болоод авах яг тухайн цаг мөчид тий. Тэнгүүт нөгөө тэр маань өөрөө шууд ингээ хүний нүдэнд харагдаад байгаа учраас айгу хурдан ингээ ханшид савлгаа хүчтэй савлгаа үүсгэж байна л да. Тэгэхээр одоо хин гэдгийг нь бол яг мэдэхгүй шүү дээ тий. Гэхдээ нэг том одоо 11 оноос хойш ерөөсөө ажиллаж байгаагүй нөхөр зараад эхэллээ гэдэг чи өөрөө нөгөө блокчейн гэдэг систем дээр тий
скан хийгээд харангууд шууд бариад авчиж байгаа юм. Хин гэдгийг сонирн биш. Гэхдээ нэг том нөхөр хөдөлгөөнгүй байсан нөхөр сэрцэн хөдлөөд байна тий. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд зах зээлтэй аюул тийм сюрприз мэт болж. Тэгэнгүүт тэрийг нь ойлгох хүмүүс байна, ойлгохгүй хүмүүс. Ихэнх нь ойлгохгүй байгаа шүү дээ. Ихэнх нь зүгээр хааш унаггүй сандралдаа зараад яана мөнгө алдлаа, бодооллаа гэдэг. Тэгэл дагаж зараад уралдаж зараад бас нэг юм энэ биткойн юу крипто валютын биржүүд дээр стоп лосс захиалга байхгүй байна тийм. Хань шинд ээж байгаа доош өрөөд энд хөрвөл шууд зараад гарна шүү гэдэг захиалга байхгүй. Тэнгүүд монголчуудын хувьд бол цагийн зүрхнээс үүдэлтэйгээр бас рискт орох магадлал өндөр байхгүй. Яг шөнө унтчих Америкт сэрүүн болно тийм. Америк том үйл явдлууд болно. Тэнгүүд шөнө унтчих чинь таныг эрслээс хамгаалах стоп лосс захиалга байхгүй. Гэдгээрээ бас их одоо онцлог тэч гэх юм хаашин тий. За ийм зүйл ингээд болсон байна. Энийг бол үнэхээр одоо ийм зүйл болох гэж юм гэдгийг бол хинч хэлж мэдэхгүй тий. Яг үндэ тэр вэйл өөрөө л мэдчихсэн байна. Тий. Тэгэхээр одоо крипто зах зээлийн өөрийнх нь эрсдэл одоо онцлог бол энэ юм шүү. Тэгээд одоо эндээс чинь олон тийм вэйл өдөрч байгаа шүү дээ тий. Одоо Shiba Inu-дэр чинь жишээлбэл 5 одоо таслын ард хэдэн ч тэгвэж байгаа 5 байсан. Одоо 50 болчихлоо шүү дээ тий. 10 дахь өсчихлээ ганцхан сарын хугацаанд. Тэгээд эндээс бол одоо хичнээн сая долларын сайтанд төрөд байгаа юм тий. Тэгэхээр энэ мэтчлийн ингээ coin оргон дээр бол вэйлүүд байгаа. Тэр вэйлүүдийн хөдөлгөөнийг одоо өөрчилж таах хэцүү. Зүгээр тэгэхээр түрүүн ажин нэг юм хэлсэн шүү дээ. Шинэ all time high тогтоохоор вэйлүүд юу хөдлөд идэг. Тэн дээр тийм ажиг зүй тогтол байгаа юм. Тий. Одоо шинээр крипто all time high гэхэд удаан хугацаагаар барьсан вэйлүүд нь зарж эхэлдэг ба. Энэ бол бас байнгын үзэгддэг явдал. Тэгэхээр ашгаа хийгээд гарч ийна гэсэн үг л дээ. Удаан хугацаагаар хямдхан байхад авчаад барьжаад all time хийнгүүд нэг зараад тэгээ унахт нь хоол хийж байж чадах хайр all time хийнгүүд нь зардаг. За дараагийн мэдрээ орох. За тийм. За дараагийн мэдээ бол Америкийн Сенатын нэг гишүүн. Ер нь цаашдаа ойрын хугацаанд дэлхийн улс орнууд өөрсдийнхөө валютын нөөцийг дийлэнх нь Америк доллараар биш биткойноор бүрдүүлж эхэлнэ гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн байна л да. За энийг дэлгэрүүлэх юм бол байж хахад тэр нь ингээд өөр улсын бодлогоос хамаарат үнэлгээ нь ихсэж буураад байгаа. Ер нь бол цаашлаад одоо нөгөө крипто валютын гол концепц болох төв банкнаас хараад тэгээ нөгөө хэвлж үн цэнийг унгааж болдгоо гэдэг гол концепц нь өмнө нөгөө хувь хүмүүс дээр голчлон яригдчихсэн бол одоо цаашлаад дэлхийн улс орнууд тэгвэл бидний нөөц яагаад одоо биднэрт байгаа хөрөнгө маань яагаад одоо Америк нэгдсэн улсын төв банкны биднээс хамаарахгүйгээр шалтгаалж ингэж үн цэн нь өсч буурж явах ёстой юм бэ. Энэ нь бүр цаашлаад авч үзвэл нөгөө эдийн засгийн хувьд бараг тусгаар тогтнол гэдэг нь бараг тодорхой хэмжээгээр ингээ Америкийн нэгдсэн улсын мөнгөний бодлогоос тодорхой хэмжээнд хамаарат байгаа болж таардаг. Тэгэхээр энэ дээр энэ гишүүн юу гэж хэлсэн гэхээр энэ сенатор юу гэж хэлсэн гэхээр за ийм учраас ойрын хугацаанд дэлхийн улс орнууд алхам малхмаар биткойноор улсынхаа валютын нөөцийг бүрдүүлээд энэ нь цаашлаад одоо бараг бүгд доллараар бүрдүүлж байгаа бол ойрын хугацаанд биткойноор бүрдүүлж байгаа улсуудын хэмжээ доллараар илэрхийлж байгаа улсуудын хэмжээнээс давж гарнаа. Тэгээ бүр цаашлаад ер нь бараг бүгд энэ рүү шилжих баха гэсэн ийм юм ярьсан. Тэгээд энэ хүн болохоор өөрөө нөгөө Америкийн сенат хүн. Тэгээд Америк доллараа жоохон ингээд одоо улсууд доллараар хийж байгаа юм асуудалтай байна гэж хэлж байгаа. Яг өөр улсын магадгүй Америкийн өрсөлдөгч улсын Оросын ч юм уу Хятадын талаас иймэрхүү юм хэлсэн бол яг нөгөө Америкийг жоохон хоорондын харилцааны самарч ингэж ч юм уу тиймэрхүү бодож болохгүйсэн боловч яг өөрийнх нь Америкийн нэгдсэн улсын хууль тогтоох дээд байгууллагуудын нэг сенатын гишүүн сенатор нь өөрөө тэгж хэлж байгаа. Бас одоо нэг юм бодвол бодох үс байр суурь болоод байна. Гэхдээ энэ бол яг албан ёсны одоо бүр сенатаас эцсийн гаргасан шийдвэр биш. Гэхдээ яг энэ сенатын нэг гишүүний байр суурь зөр жирийн нэг одоо судлаач шинжээч ч юм уу хөндлөнгийн хүний байр суурь биш гэдэг нь бас нэг үзэг болж байна. Тэгээ яг ер нь бол бодоод үзгээд хэрвээ за саяны энэ байр сууриас өмнө
Орос улс бас нэг иймэрхүү юм яриад авсан тийм. Оросын гадаад явдлын яамны дэд сайд билүү те. Бас нэг хальт юм ярьж ирсэн. Одоо тэгээд Америкийн одоо хууль тогтоох дэд байгууллагын нэг гишүүн бас нэг ийм юм яриад эхэллээ. Цаашлаад хэрвээ үнэхээр ойрын 5-10 жилийн дараа ч юм уу тий. Үнэхээр дэлхийн улс орнууд биткойноор улсынхаа валютын нөөцийг бүрдүүлээд эхлүүл одоо жишээ нь саяхны хүртэл нөгөө 6% хөрөнгө оруулагчид ч юм уу ингээд крипто зах зээл дээр биткойноор орж исэн бол саяхан ETF гэдэг тий хөрөнгөний захад дамжууд орох боломж нэгдлээ. За өчигдөр бид тэд ярьсан банкуд орох боломж нэгтгэхээр судлагдж байна. За бүр цаашлаад энэ дэлхийн улс орнууд ороод ирвэл тэгээд энэ зах зээл одоо бүр амар өсөх ч юм уу тий биткойны үнц нь бол бүр илүү томрох зах зээл нь том. Тийм зах зээл нь томрох магадгүй байж болж. Гэхдээ энэ дээр бас нэг нөгөө талаас нь харахад яг энэ гишүүн маань өөрөө угаасаа л энэ биткойныг нэлээд хувь хүн талаас нь дэмждэг хүн байсан юм байна л та. Анх 2016 онд нөгөө нэр дэвшээд сенатын гишүүнд нэр дэвшээд явж байхдаа нөгөө нэр дэвшээд сонгуулийн сурталчилгааны зардалтаа нөгөө хандив авдаг шүү дээ. Тэрийг тухайн үед өөрөө биткойноор авч исэн юм байна. Тэгэхээр яг анханасаа бол биткойныг ер нь дэмждэг байсан хүн учраас бас одоо ингэж хэлж байгааг нь бол яг бүр ингэж сенсацлан хаашаа. Яг бүр нэг эсэргүүцдэг хүн байж байгаа гэсэн бол өөр. Гэхдээ нөгөө талаас бас эцсийн эцтэй Америкийн хэвчээ сенат хүн гэж хэлж байгаа гэдэг бас нэг бодвоштой л юм. Ер нь алхмаар бод цав хугацаа өнгөрөх тусам крипто валютын байр суурь бэхжээд байна тийм. Одоо бид нэр сүүлийн одоо манай компани ч 5 сарын 9-нд одоо би өөр анхных нь ажилтнаар байгуулж орж ирсэн. Энэс хойш өнөөдөр хүртэл 5 сар өнгөрсөн байна. Өнөөдөр бид нар 19 хүнтэй за төв талд байхаа хажууд засгийн газрын орны зүүн талд Улаанбаатар галерейд ингээд ажиллаж байна. Тэгэхээр манай залуучууд сүүлийн одоо 3 сар маш идэвхтэй өдөр болгон мэдээллүүдийг уншиж судалж өөрсдөө цэнэглэж ингэж явцад өдрөөс өдөр тутам крипто валютын байр суурь дэлхийн зах зээл дээр бол ингээд бэхжээд идэв л да. Хамгийн анх бол их тодорхой бос байсан. Одоо тэгж байгаа тодорхой болсон. Одоо бол бүр ингээд нэвчээд явж байна. Хамгийн анх зөвхөн хүмүүс сонирхдаг байсан бол өнөөдөр компани сонирхдаг болж байна. Компани сонирхдаг ч бүр улсууд сонирхдаг болж байна. Улсын төв банкуд хүртэл сонирхдаг болж байна. Тэ анхаарлаа хандуулж эхэлж байна. За ийм одоо юу үйл явдал болсоор байна шүү. Боломжууд гарч ирж шүү. Боломжууд бодит болгоорой. Яг бүү алдараа гэж бас хэлмээр байна. За энэ салуудаар яасан бэ? За манай биткойны бас нэг томоохон шүтэн бишрэгч болсон гэж байгаа. Тийм саяны мэдээний одоо бодит бие дээр хэрэгжиж явж байгаа улс байл та. За Эл Салвадор улс өөрийнх нь мөнгөнд тэмдэгтэн доллар тэгээд бас биткойн гэж явуулдаг байгаа. Хүмүүстэй мэдгүй бол тэгээд өчигдрийн уналтаас шалтгаалаад Эл Салвадор улсын хэлэгч Найб Букель 420 ширхэг биткойн нэмж худалдаж авсан байна. Тэр нь улсаар авсан гэсэн үг тийм. Тэгээ улсынхаа мөнгөөр авсан гэсэн. Тэгэхээр энэ нь болохоор 24 сая 24.7 сая долларын үнэтэй тэмцэх биткойн худалдаж авсан байна. Тэгээд өөрийнхөө Twitter хуудсан дээр харуулахдаа buy the dip гэдгээрээ одоо нэг уналтанд орж байгаа гэсэн уналтыг гэж их удахгүй тийм болохоор уналт доош унтсан байгаа дээр нь сайн худалдаад авъя. Дээш угаасаа өснө гэсэн хандлагатай одоо биткойныг нэмж худалдаж авсан байна. Хямдарсан боломжийг ашиглалаа. Найб Букель их урдаан хүлээлээ. Ашгүйдээ би ингээд buy the dip хийжлээ гэдэг Twitter хуудсан дээр албан ёсны Twitter хуудсан дээр ингэж авсан байна. It was a long wait but worth it. We just bought the dip. Миний одоо санаж байгаагаар энэ хоёр дахь удаа дипээ авч байгаа тайсан одоо юу болж байгаа? Twitter хэдэн дагах гэж тамийн хүн Twitter дээр. За Elon Musk ч одоо 60 сая гаруй дагах гэж хамгийн олон нь ер нь 3 сая. 3 сая. Харж манай улсын шиг хүн манай улсын хүн дагж л байна 3 сая. За ийм үйл явдал болж байна. Тэгээд одоо энэний араас нь Бразил бас яваад байгаа шүү дээ. Явах гэдэг байлаа. тийм явах гэдэг судлаад. Сүүлдээ бас ямар ус гэлээ нэг ус гараад ирсэн тийм. Судалж байгаа гэдэг. Гүйлөө. Үгүй Бразил За Бразил гэж ярьж ирсэн юм. За ингээд олон үйл явдал болж байна. Крипто зах зээлийн нэг өдөр Монголын эдийн засгийн нэг жилдээ тэнцэнэ.
гэдэг үг гаргаад байгаа шүү. Зохиогоод байгаа шүү дээ. Ийм л хурдцтай нөхцөл байдал бол өрнжийн нэг талдаа зах зээл, гадаад зах зээл ийм хурдан байна. Нөгөө талдаа бид нэр ийм удаан байна. Тэгэхээр бид нар ийм удаан байж болохгүй. Хурдтай байх хэрэгтэй. Монгол улс дэлхийд дээр ганцаар байсан бол хамаалах харьцуулах зүйл байхгүй. Гэтэл маш олон өрсөлдөгч улсууд байна. Энэ өрсөлдөж байгаа улсууд донд бид нар яаж амьд үлдэх вэ гэдэг урт хугацааны асуудлыг байнга бодож явах хэрэгтэй. Тэрэн дээр нөлөөлж амьд үлдэхэд чухал одоо нөлөөлдөг нэг хүчин зүйл бол хурд юм аа. Ялангуяа бол бизнесийн салбарт хурдтай байх нь маш их амжилтыг араасаа дагуулдаг. Мэдээж нөгөө талдаа хурдтай байлаа гэд бас алдаа гаргадах юм бол мэдээж бас эрсдэл үүснэ. Тийм учраас хурдтай бас гэхдээ хяналттай явах шаардлагатай гэж ойлгож байна. За ингээ мэдээнүүд болцсон уу? Дараагийн мэдээ. Сүүлийн. За Shiba. За тийш нэр Shiba-га марцсан шүү дээ. За одоо өчигдөр бүх coin унжаахад ганцаараа өсөд байгаа. Гайгүй coin-удаас ганцаараа өсөд байгаа. Shiba гэж нэг Shiba байна. За Shiba Inu гэдэг coin. За өрсөлдөгч гэж ярьж байгаа Dogecoin-о зах зээлийн үнэлгээгээр давсан байлээ. За Dogecoin бол анх meme coin буюу одоо joke маягаар гарсан coin гэж хэлж болно. За тэрний дараа бас адилхан joke coin-ыг дагаж тэгэж нэг joke coin буюу meme coin гэж ярьж байгаа Shiba Inu гэж гарсан байгаа. За энэ нь болохоор өчтөр зах зээлийн үнэлгээгээр за Dogecoin одоогоор бол 31.4 тэрбум долларын үнэлгээтэй байгаа юм байна зах зээл. За Shiba Inu даваад 39.3 тэрбум долларын үнэлгээтэй болсон байна. За ингээд давсан болж байгаа маа. За тэгээд ер нь бол Shiba-гийн ханшиг гаргатай. Би бас хүмүүстэй үзүүлж харуулчмаар санагдаад. Доор. За бид нар хизэнээс Shiba-г анхаарч эхэлсэн бэ. Трейдинг. трейдинг гэдэг. Тэгэхээр одоо гэсэн үгтэй гарна. Чиг нэг хуужин гэдэг чинь л одоо энэ болж байна да. За тэгээд. За ингээд жоохон ажиллаж. За энэ бид нар 10 сар дөнгөж гараад ханш энд байхад бол анх ярьж эхэлсэн. Анхаарч эхэлсэн, анзаарч эхэлсэн тий. Тэгээд одоо энэ таслын ардыг 1 2 5 4 5 тэг 5 тэгтээ 5 байхад нь бид анх яриад одоо энэ хэсэгтэр бол судалтай алдууд хийжсэн энэ хэсэгтэр. За тэгээд ерөөсөө 7 хоногийн дотор чинь одоо 30 хүртэл 6 дахин өссөн. За ингээд дахиж явж аваад 20 одоо 4-өөс энэ 7 хоног 24 7 хоног үү. Тэ. Энэ 7 хоногоос эхлээд 30-аас одоо 30 орчмоос өнөөдөр 80 руу пүүх 80 хэлсэн биш үү те? 90 хүрсэн. 90 хүрээд бүтсэн юм шүү дээ те. За зөвхөн хамгийн ориглоор нутагт 5-аас 90 1 сар. Бид нар ч бас нөгөө анхны дугаар дээр энд ингээд Trendland-та за correction үе дуусчих магадaltaй байна гэдэл чинь нөгөө хүмүүс бас group дээр биччихсэн. Тэгээ дараа нь бид нар дахиж апдейт тэгээ за энэ дээр одоо бол ийм дүр зураг л гарч ирсэн байна гэдэг энэ дээр бол апдейт хийжсэн байна. Өмнөх манай крипто фокусуудыг та бас үзэж сонирхороо. Тэгэхдээ бид нар хизээч 100% баталгаатай 100% өссөн тэгээ найдвартай энэ гэсэн зүйл. Бид нар өөрсдөө хичнээн дотроо тэгж бодож ирсэн ч гэсэн хизээч тэгж хэлэхгүй. Яг тэгэхээр бид нар нэг зүйл мэднэ. Хизээч баталгаатай зүйл байхгүй гэдгийг бид нар мэддэг учраас мэрэгжлийн хүмүүс учраас бид нар хизээч олон нийтийн хөрөнгө оруулагчдыг харилцагч нартай баттай гэдэг үг хэлэх. Ер нь бол баттай, нотлоготой, тэ найдвартай гэдэг үгийг ашиглах тусмаа тэр хүн чинь мэрэгжлийн биш байна л гэсэн үг шүү. Олны юм үзээгүй байна гэсэн үг. Хал үзэж халуун чулуу долоогүй байна гэсэн үг, тэ. Тийм учраас энэ дээр бол та бүхэн одоо ийм Монголд бол ялангуяа Ванга нар маш их байна, тэ. Тэгэхээр хизээч одоо энэ зах зээл дээр Ванга 100% бүх юмыг ингээд таагаад байх боломж байхгүй. Энэ coin байна уу, хувьцаа байна уу, түүхий байна уу, юу байна тий. Тодорхой магталтайгаар сайн арилжаа хийдэг арилжаач байгааг бол үүсэх аргагүй тий. Тэгэхээр сайн арилжаа хийн, сайн одоо
ажиллаж мөнгө олно гэдэг бол өөрөө баг алддаг хүнийг хэлдэг. Тэгэхээр ялагчид бол баг алдаж арай их олдог. Ялагтагчид бол их алдаж баг олдог. Ерөөсөө л ялгааны. Тэгэхээр ялагчид бол багаар олон алддаг. Ялагдагчид бол цөөнөр том алддаг. Тэ? Тэгэхээр хэлээ дээ. Ялагдагчид бол цөөнөр том алдаг, дансаа шатаагаад улаалгаад дуусгадаг. Ялагчид бол олноор цөөх алддаг. Энэ хугацаанд сурж идэг, байнга алдаа болгон дээр сурж идэг. Сурж байгаа учраас хөгжиж байгаа учраас тэр хүн ирээдүйд ялагч болдог. Ерөөсөө л гол ялгаа нь ерөөсөө. Тийм учраас юу ч хэлэх гээд байна вэ гэхээр та бүхэн бидний энд ярьж байгаа зүйл дээр эзэж битгий 100% итгээрэй. Эзэж битгий баталгаатай гэж бодоорой. Бид энд магадлалын тухай ярьж байгаа бага магадлал, их магадлал гэдэг тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бидний одоо таамаглал биелээд зүг байгаад ингээд тийшээ цүм өссөн байна тий. За энд авсан хүн бол өнөөдөр 5 дээр авсан хүн бол за 80 дээр гэж бодоход юу вэ? 16 дахин мөнгө өсгсөн байна тий. За манай нэг бас одоо энэ дотор сууж байгаа залуу маань 5 дээр одоодорт барьж байгаа гэсэн тий. Барьж байгаа гэлээ тий. Тэрүүнд тэгж ярьж ирсэн. Жинхэнэ хоотлох байсан байна. Бид нар бол одоо ингээд янз бүрийн байдлаар дунд нь гараал ингээл явсаар байгаа өнөдрийг ирлээ гэсэн үг. Тэгэхээр бод амьдрал дээр таамаглалаа хийчихэд яг тэр таамаглалынхаа даа үйлдэл хийдэг хүн байна. Бас үйлдэл хийхгүй хүн бас байна. Энэ хоёр чинь нэг нь аналист, нэг нь ярилцаач юм баггүй. Тэ? Аналист гэдэг бол ажиглалтаар мэрэгшихийг хэлж байгаа. Аналист гэдэг. Энэ бүх өнгөрсөн хугацааны зүйлүүдийг ажиглаж хагаад тэнчэнээс ингэх гээд байна гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа. Буюу аналист хүн бол ажиглалтаар мэрэгсэн хүнийг аналист гэдэг. Арилжаач хүн гэдэг бол өөрөөгөө таньж мэдсэн, өөрөөгөө мэрэгсэн хүнийг арилжаач гэдэг. Тэгэхээр анализ хийх, арилжаа хийх гэдэг чинь хоёр шал тусдаа хоёр асуудал. Нэг нь бол одоо судалгаа, шинжилгээ, тэгээд өнгөрсөн хугацааны түүхэн дээр үндэслээд яадаг байна. Одоо мэрэгшдэг, ажиглалтаар мэрэгшдэг. Нөгөөх нь бол өөрийгөө өдөрдөж чадсан хүн арилжаах сайн хийж чаддаг. Буюу нөө сэтгэл зүй байхгүй. Тэгэхээр өөрөөгөө мэрэгшиж чадах юм бол арилжаач хүн амжилттай болно. Тэгэхээр анализ сайн хийдэг нь арилжаа сайн хийдэг гэсэн үг огт биш. Энийг бас аюулсаа ойлгох хэрэгтэй. Тэ? Тэгэхээр анализаа сайн хийж ин яг тэр анализын даа үйлдэл хийхгүй шүү дээ. Яагаад вэ? Сэтгэл зүйн болоогүй, арилжаач болох болоогүй гэсэн. За энэ зүйлүүд бас ялгаа салгаануудыг гаргаж хэлье гэж бодлоо. За тэгэл өчигдөр одоо бүх coin ингээд унжахад нөхөр ганцаараа дэшег ингээл төдөм. аваагаа төдөм мөн гэж хэлж шүү дээ. Энэ ер нь гэхдээ sorry уучлаарай. Энэ өсөлт яг юунаас болчих вэ? Суурь талаас. Суурь талаас Shiba Inu coin маань Robinhood дээр лист болно гэдэг одоо сүүлийн энэ өсөлт бол явсан байна. Тийм бид нар ярьж тэгээд Robinhood дээр лист болоогүй ч гэсэн Public.com дээр лист болсон. Тэр нь бас их нөлөөлсөн байна. Шинэ одоо бирж дээр лист болоод тэгээд томоохон бирж дээр лист болно гэдэг 500 мянган хүний гар үсэг цуглуулах байснаас ер нь 400 мянган цуглуулсан байлээ. Тэгээд Robinhood тэгвэл одоо ингэх юм шүү. Яг лист болон гот дийлэн байх юм шиг буцаад байна шүү. бас унах нь бас байгаа. Өрсчлээд ингээ өрсчлээ шүү дээ. Лист болоог багт нь төдөм мөн явчлаа. Яг одоо манд Robinhood-д лист болохоор болоо ингээ гоч хэлмээ да. Тий, яг лист болсныхан дараа гоё юм байна. Яа тэгэхээр өмнө нь Binance дээр ийм хөдөлгөөн харагдчихсан. Нилээн өсчөөд Binance дээр лист болоод цаад өндөг тий. За ингээ анараа цэнгэлээ. Энэ үйл тухайн үед болж исэн бид нар ингээд үйл явдлаа ярьж байгаа шүү дээ тий. Яриад өнгөрөөд байгаа. Тэгвэл график дээр тэмдэглэж явъя одоо өнөөдрөөс хойш. Энэ үед нөхөд юу болсныг ингээд товчхон текстээр бичиж. Яг тэр харгалзсан цаг хугацаанд нь тааруулаад ингээд тий. Тэгээ хадгалж шүү дээ тий. Тэгээ хадгалсан байгаа тохиолдолд дараа нь хүмүүс тайлбарлахад нэг амар юм. Сая л ингээд өнгөрсөн логт ярьсан юм би бол мартцсан байна цэнгэл санаж байна. Тэгэхээр энд бол чинь Robinhood ингэсэн тэгсэн гэдэг ингээд нэг анализ хийх бүр амар болж байгаа юм. Тэ дараа энэ үед ингэж хийсэн юм. Одоо тэгвэл ийм үйл явдал болох юм бол ингэх хангалттай байна. Буюу нөгөө миний төрөж ярьсан. Аналист бол арилжаагаар мэргэжсэн үе юм. Биш. Аналист бол ажиглалтаар мэргэжсэн үе юм. Тэ арилжаа бол өөрөөрөө мэргэжсэн үе юм гэж.
Тэгээд өчтөр энэ Shiba Inu-гийн өсөлтөөс болоод тэгээд бусад coin-уудын уналтаас болоод маш их хөдөлгөөн болсон байгаа. Тэр их хөдөлгөөнөөс болоод Coinbase хамгийн том Америкийн бирж маань гацалтанд орж 15 минут унтарсан байна. Нэрээ за өчтөр spot бишээ store pay. Чи юу болоо те? За өглөө харахаар яхаа гадны бирж ч гэсэн гацдаг л юм байна. Тэгэхээр одоо трейд юм нэг яах вэ? Гацгаар бол бүгд гацдаг юм байна да. харин тийм те. Ачаалаа яалтчвал. Ер нь л одоо бас манай банкуд ч гэсэн яадаг шүү дээ. Сервер унаал. Тэгэл хэдэн минут, хэдэн цаг маа гэж асуудал үүсдэг. Тэгэхээр яг хөө энэ бол одоо юу гэдэг ингээд за бүхэл одоо coin дээр бүхэл биржүүд тодорхой хэмжээнд бол техникийн асуудлууд гарч байна. Ганцхан трейд биш. Комплекс байна, тэ coin hub ч гэсэн байна. Юу бас бүгдээрээ та бүхэн мэдчихэж байгаа. Тэгэхээр энийг одоо юу гэдэг ингээд шүүмжлэх ч гэдэг юм уу, муу байна ч гэдэг юм уу те ажиллаж чадахгүй байна гэдэг ийм үнцгөөс биш. Нөгөө талаас нь бид нар бол харах хэрэгтэй гэж бодож байгаа. Юу вэ гэхээр зах зээл ийм гоё байна. Ийм халуун байна те. Зах зээл төр ийм эргэлт байна. Боломж байна те нэг талдаа. Нөгөө талдаа биржүүд маань одоо техникийнхаа хүч чадлыг сайжруулах хэрэгцээ шаардлага болоос байна гэдэг. Ийм л зүйл буюу энэ хоёрыг нийлүүлээд ингээд харах юм бол энэ ч өөрөө цоошин зах зээлийн хөгжлийн бүм байгаа тий. Бүм. За одоо Corex гэдэг бирж гарах гэж байна. Corex-ийн нөгөө нэг тэр Ion нөгөө coin-ийн Ion өөр дөр юм байсан уу тий. Өөртөө зөвхөн Corex-ийн бирж. Зөвхөн Corex-ийн бирж дээр мөнгө босгохоор байсан тий. За бас нэг ийм үйл явдал болох гэж байна. За дараачих нь одоо Монгол NFT бас байна тий. За ингээд coin-ууд байна. Тэр цааталт нь бол янз янзын coin-ууд бас харагдаж байна. За ингээд Монголын их орн, coin-ing их орн тий. За сүүлжийнхаа нөгөө өнөөдрийн техник шинжилгээний coin-ыг ирч тий. Litecoin байгаа. За Litecoin Yeah, Litecoin. За та бүхэн санаж байгаа одоо 3 дахь Litecoin-ыг ярьж байна. За ерөнхийдөө дахиад тайлбарлахад Litecoin бол ийм том одоо рейнжийн дотор ярилцагдаж байсан. Рейнжнээс тархтаа бол дээшээ хүртэл өсөлтөө зүүсэн байгаа. Буцаж орж иж рейнжийн дотор ярилцагдаж байгаа. Дахиж нэг удаа гарахтаа дахиад энэ өрөө хүртэл ярилцагдсан. За тэгээ энэ чанаас бол ханш бол доошоо одоо яг энэ хэсэг бол хамгийн их харилцаа гэж болохоор энэ нөрөө бодитны үнцэн байх магадaltaй байна. Тэнгүүд яг энэ хэсгээс гарангуудаа энэ хэсэгт харилцаалагдаж чадахгүй буцаад энэ хэсэгт орж харилцаалагдаж. За тэгээ ер нь бол одоо сүүлийн 7 хоног шахуу яг юу болсон бэ гэхээр энд бол энэхүү хэсгээс дээшээ гарсан. За тэгээ буцаж орж ирэхэд бол бид нар болоод энэ чэнэс бол тэгээ нэг ретест гэж харж байна. За энэ чэнэс бол өсөөд энд яг ийм татчихсан та бүхэн санаж байгаа. Энэчнээс бол өсөлт үзүүлээд энэ үрэх боломжтой гэж бид нар бол магадлал таамаглал дэвшүүлж байсан. Дараачийн бидний апдейтэн дээр бол энэ маань ингээд өсөөд явж гинэ гэж бид нар өчигдөр ярьжсэн тийм. За яг энэ ч бол бид нар ингээд нэг 10% өсөлт үзүүлсэн явж байгаад буцаад бол хааш бол өчигдрийн биткойноос болоод ингээд унаад ороод ирчих. Тэгэхээр яг энэ хүү альткойнууд бол одоо биткойны уналтан дээр бол бүгдээрээ маш эмзэг бол байсан байгаа. Бүх койнууд бол иймэрхүү том уналт үзүүлсэн. За энэ дээр бүгдээрээ апдейт хийгээд харах юм бол энэ хоёр оройг холбоо тарахад бол энд юм channel үүсчихэж байна. Энд гэдэг. Тэнгүүд саяны уналт маань хичнээн унсан ч гэсэн энэ channel дотроо бол ер нь байгаад байгаа. Тэгэхээр бидэрт бас нээлттэй бас муу юм аль төвчгтэй унаад явчих магадлал одоогор тийм өндөр биш байна гэж байна. Бүр төрчтэй явчаагүй байна. Бас одоо бол ингээд тогтоосон байна те төдийлээ. Тэгэхээр бас энэ бидний хувьд бол бас нэг хэсэг байна. За нөгөө талдаа ингээд харах юм бол энэ дотор бол одоо түүхэн хамгийн их харилцаа хийгдсэн гэж байгаа. Тэр дотор яг энэ тодруулсан энэ хэсэг маань бол хамгийн их харилцаа хийгдсэн гэж байна. Тэгэхээр нөгөө талаас ингээд харахад энэ харилцаа хийгдсэн хэсэг маань бас хашиг унгаахгүй тогтоогоод өгч байна. Тэгэхээр энэ бас бидний хувьд бас нэг тийм авууштай хэрэг болж байна. За тэгэхээр ингээд ерөнхийд нарах юм бол ингээд нэг импульс, ийм коррекшн авах магадaltaй. За тэгэхээр одоо энэ хамгийн их харилцаа хийгдсэн хэсэг бол энэ channel-ийн ёроолойг үнэхээр ханшиг дэмжиж өгч чадах юм бол ханш бидний таамаглалын дагуу дахиад ингээд өсөлтөд үргэлжлээд тэгээ нэг иймэрхүү бол өсөлт явах боломжтой. Нөгөө талдаа энэхүү хэсгийг үнэхээр доошоо дахиад ингээд сэтэлчих юм бол энэ бол ингээд доошоо харилцаалагдах боломжтой байна. Тэгэхээр одоо яг нэг ийм
юунд ороод ирлээ те. Нөгөө эргэлзээтэй бүс дээр. Хаашаа ч явж магадгүй. Одоо богино хугацааны аптрend бол энд явж ирсэн те. Энэ ханшинд явж байгаа. Үнэхээр энэ аптрend өөрөө ингээ явж ирсэн учраас бид нар ийшээ харж байсан. Багц нь бол өндөр байгаад өчигдөр ирж байсан. Гэтэл whale орж ирээд surprise болоод шууд арчаа ичлээ. За доошоо орсон. Тэгэхээр би бол ингэж хардаг л да. Эндээс энэ хэсэг дээр бол одоо бид хүлээх хэрэгтэй болчихлоо тийм. Хүлээгээд дээшээгээ эргэж өсөх одоо сигнал тийм дохио конфирмашнууд гараад ирэх юм бол хүлээж байгаа баа явах. Эсвэл энэ бол бас доошоогоо ингэж байгаа доошоогоо унах бас риск байна тийм. Тэгэхээр яахгүйгээр энэ нь бол ажиглах нь зүйтэй юм болов уу гэсэн дүгнэлт одоо гарч ирж байна л да тийм. Тэгэхээр шибаинуудаар бол бидний таамаглал зүг байсан тийм. Биелээд одоо асар өндөр хэдэн одоо түрүү хэдэлээ 16 дахин өссөн. Гэтэл яг энэ хэсэг дээр бол бидний таамаглал эндээс биелж явж байгаад дундаасаа буцаад явчихлаа. Тэгэхээр ийм зүйл бол зөндөө болно. Ийм зүйл бол ийм зүйлд хизээд бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ гол нь за ийм зүйл боллоо дараагийн алхам юу вэ гэдэг дээр паник хийхгүй дахиад rethink хийгээд reconclusion хийгээд цаашаа явах. Ийм чадвартай байх нь л өөрөө яг одоо арилжаач хүний тийм за дээрээс нь мөнгөө ингээд өсгөөд энэ дээр хөрөнгө оруулах гэж байгаа юм. Гол чухал чанар юм шүү. Тэгэхээр яг одоо энэ хэсгээр бол миний бодлоор бол хүлээх хэрэгтэй, ажиглах хэрэгтэй. Ишээж явж байгаа уу, ишээж явж байгаа. Зүгээр энэ хоёрын аль нэг зах руу хүрээд ирсний дараа бол бас дараагийн үйлдэл хийх тухай бодж байна тийм. Тэгээ үзэгчтэй бас нэг одоо ингээд зөвлөмж өгөхөд бол одоо ингээд хөрөнгөний зах зээл одоо валют, түүхий, крипто гэх мэтлээ одоо санхүүгийн бүх бүтээгдэхүүнүүд дээр бол ийм огцон хөдөлгөөнүүд бол гардаг, таамаглаашгүй тийм. Ингээд одоо гинтийн юмнууд бол гардаг. Зөвхөн coin дээр ингээд байгаа юм биш. Өшөө газрын тосон дээр жишээ нь бол одоо жишээ татхад тийм өмнө жилийн 4 сард бол газрын тос бол хасах руу орж исэн тийм. Тиймэрхүү бол зөндөө бол одоо ингээд иймэрхүү юмнууд болдог. Тэгэхээр иймэрхүү юмыг бол хинч тааж чадахгүй. Тэгээд энэ бол геополитикийн асуудал гэмж зөндөө юмнуудаас болдог болохоор та бүхэн арилжаанд оролцохдоо заавал stop loss-тай оролцож байгаарай гэдэг одоо сануулж зөвлөмж өгч байна. Тэгээ нэг зовлонтой юм нь одоо энэ альч нөгөө томоохон одоо энэ крипто биржүүд дээр stop loss гэдэг захиалга алах тийм. Хувьцаан дээр бол байдаг шүү дээ тийм. Газрын тос одоо CFD дээр бол байж идэг. Газрын тос түүхийдийн CFD дээр тийм. Эсвэл яг futures center дээр гэсэн stop loss байж идэг. Тэгэхээр stop loss гэдэг маань өөрөө ингээд ханш энд ээж хагаад ийшээ унах юм бол намайг унтчихсэн ч бай, ажлыг явж исэн ч бай. Ийшээ ирэх юм бол миний позицийг шууд автоматар хаагаад миний алдагдлыг зогсоогоод тийм stop loss гэдэг чинь алдагдлыг зогсоох гэсэн үг шүү дээ. Алдагдлыг зогсоогоод намайг энэ позициас гаргаарай гэдэг захиалга байж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө ингээд эрслээ хаах айгүй том түүл واخгүй болно тийм. Гэтэл энэ биткойны одоо юу крипто валютын биржүүд дээр ерөөс тийм байхгүй. Энэ нь өөрөө ингээд биднийг одоо шүүн удаж байгаа. Нөгөө хан шиг гойжих үед ямар ч арга хэмжээ авч чадахгүй байх юм байдал хүргээд байгаа юм л да. Тэгэхээр нэг юм онцлогс байгаа шүү гэдгийг бас дахиад хэлье. За тэгээ өнөөдрийн крипто фокусд дуусгая. Дараагийн фокус маань гадаадын хувьцаан дээр үргэлжлээд явна. Баярлалаа. За